Ардын сургуулийн алтан босгыг алхаж орсон анхны өдрөөс арвин эрдмийн шимийг хүртсэн 10 жилиг ардан орхлон арвин эрдмийн шимийг хүртсэн ачт багш наран санаж явна. Салахархан гизэгэн дээр чин тоозон цэцэг ахаад ургахгүй санаа сэтгэл догдолон цангинах хонхон дуугаан дандаа сонсохгүй ангийн хахалгыг зөөлхөн хаад алдрайхан насаа үлдээлээ баяртай сургуулийн хаалгыг зөөлхөн хаад сурагч насаа үлдээлээ баяртай. За, сайн байцгаана уу? За, сайн байна. Мэдлж чаддаг хүүхдүүд дээ шүү дээ. За, суучих. Өнөөдөр хэдэн он билээ? 1998 оны 9 сарын 1. За, 1-р ангийн сурагчд болсон хөөрхөн шавнартаа баяр хүргье. За, ингээд сурагч боллоо. Сурагч болсон анхны өдөр. За, цөмөрөө сэтгэлдээ эхлээд ганц нэг хүүхдүүд яри. Тэгээд хичээлдээ оръё. За, босч агаад наашаа гараад байна. Цэцэрлэгт сууснаа. Суусан. За, хэдэн жил цэцэрлэгт суусан? 4 жил. За, сурагч болсон. Анхны сэтгэл ямар вэ? Гэртээ аймаар ээ. Тийм үү, гэртээ аймаар байгаа мó? За, одоо гоё ингээд найзуудтайгаа эрдэм нам сураад ирэхээр тэр бодолч арилчин заяа. За, дараагийн нэг хүү яри. За, хэн билээ? Тимур. За, Тимурыг хараараа манай хүүхэд. За, Тимур цэцэрлэгт сууснаа. Суусан. За, хэдэн жил цэцэрлэгт суусан? 4 жил. 4 жил. За, сурагч болсон анхны сэтгэл. Гоё. Гоё нэ. За, амжилт хүсье. За. За, үзгээ баруун гар талдаа бариа. Солгоогоор бичдэг хүүхдээ нөө. Солгоо. За, үзгээ зөв барина. За, тагийг аваад ардаа ингээ хийчих. Эсвэл хүнд байвал тагаа авчих. За, 3 уруугаараа ингээд яг үзгээ ингэж түшиж бариад. За, айлын огш нь харъя да. За, эрхмээ жоох урдаас бариарай. Хөшөө эндээс. За, үзэг яг хушуун дээрээс нь барихгүй. Хушууныхаа чүд ардаас бүр хит хойноос барихгүй шүү. За. Цэвэлмаа жоох урагшлуул. Зөв. За. За, аль харъя. Тимур яаж вэ? Яасан? За. Заваараа. За, агаар хэдүүлээ бичиж үзье. Зүгээр дээш нь эндээс за энэ нэг цэг байна гэж бодлоо. За, дээш нь ингээрээ. За, дахиад доош нь. За, дахиад саяны хөдөлгөөнийг давтъя. За, сайн байна. Дахиад гараа ингээ гоё ингээ хөдөлгөөд. Гар нь ингээ хөдөлж байна уу?
Хөдөлгөө зээнэ. За одоо багш нь дэвтрээ нээгээд хамгийн эхний энэ үсгийг А үсэг гин. А үсэг. За А үсэг хэлээрэй. А. За уртаар дуудъя. За А үсгээр орсон мэддэг юм бэ нү та нарт? Алим. За зөв хэл алт. Өөр. Алтны уурхад амьдэрдэг хүүхдүүд алтуул аягүй сайн мэдчих. За өөр. Авдар өөр. Аймаг. Ааруул. Айрэг. Өөр. Ааруул. Арслан их сайн байна. За 12 охин хэлээрээ аагаар эхэлсэн үг. Аргал. Өөр. Альчуур. Арц. За энэ хүү хэлээрээ. За эхний А үсгийг том А гэн хүүхдүүдээ. Үгийг эхлэхдээ А үсгээр эхлэхдээ том Агаар эхэлж бичнэ. За А үсгийг дууралгаад бичээ. За дөрвөлжин шугамтай дэвтэрний за энэ доороос эхэллээ. Татлаа дээш нь за үзэг салгаа дундлын зураасыг бичнэ. За дахиад. Хөр хэмээн. Насныхаа өдлөөгүй ухаанд уртхан юм шиг санагдаж байсан. Гэрлийн хурдаар өнгөрсөн жилүүдийг энэхэн насандаа та бид мартахгүй. Эрдэмийг сураад буцлаа гэхээс аюулхай цээжиндээ дүүрэн баяртай. Ямар А үсэг үлэн? Том А. За дуудахтаа А. Жижиг А. Дуудахтаа А. Уртаа за сайн байна. За одоо математикийн хичээл рүүгээ оръё. За эхний тоо бол тоо мэддэг хүүхдээ нөө гараа өргөдөө. За нэгin тоогоо таньж гэнэ үү? За сайн байна. За нэгin тоог бичье. Эргээд ангидан суухгүйгээ. За ингээд өнөөдрийн хичээлээр А үсгээ том А, жижиг А, урт жижиг А үсгээ таньж мэдлээ. За тоо бодлогын хичээлээр 1 2 3-ын тоогоо бид нар бичиж сурлаа тийм ээ. За гэрийн даалгаварт маш сайн баттгаж дахин бичиж нүдэлж ирнэ хүүхдүүдээ. Ойлгосноо? Асуух юм байна уу? За өнөөдрийн дурсамж хичээлийг ингээ өндөрлөе. За ингээ 20 жилийн дараа одоо ингээ эргээд хүүхэд насандаа ирж байгаа хайртай шавнартаа за энэ сайхан цаг мөчид ингээ уулзах боломжийг бий болгож өөрсөндөө гаргаж ийм сайхан цаг мөчийг бий болгосон бүрдүүлсэн шавнараараа бас бахархаж जैन та бүхэндээ 20 жилийн ойн баярын мэндийг энэ дурсамж хичээлийн энэ одоо танхимнаас бас багш нь дахиад хүргье. За ингээд та бүхний одоо саяхан 9-р ангид төгсөжсэн тэр 2006 он одоо саяхан л юм шиг санагдаж байна. Тэгээд аль хэдийн одоо ингээд 20 жил ард туцарсан байна. Бүгдээрээ ажил амьдралын одоо өстө ол зомгоор аяны богцоод үүргэсэн олон сайхан хүүхдүүдийн аав ээж болсон ажил хөдөлмөрийн амжилт бүтээлтэй нэр хүндтэй өөрийн гэсэн карьертэй өөрийн гэсэн өнгө төрхтэй өөрийнхөө өнгөөр гэрэлтэж байгаа шавнараа хараад багш нь үнэхээр их бахархаж байна. Тэгээд та эдийг харахаар яг л тэр 20 жилийн өмнөөс яг тэр хөөрхөн хүүхдүүд яг хിവэрэ багш нь харагдчих. Тэгээд маш гоё дурсамжтэйгээр баярын минь. Хайртай шүү.
гэдэг нэг бяцхан бэлэг барьсан. Та тэгээ заахаа. Йоо энэ ямар Энэ шижралт 20 жил 9 анги. Өшөө хасрын бөкс рүү шийдсэн тийм үеинд юу гэж байгаа. Энэ чав. Яа. бид нар чинь нөгөө морж илтэй. За тэгээ энэ жил чинь нөгөө гал морж илтэй. Би нуугаад хийсэн шүү. Би нуугаад яг дийнхээ яваад энэ жил бас жил нүгээс гал морж илтэй. Ганцаараа. Сонны өглөөний нараа улаан тузан дээр бисэн золсон жахан охин сургуулийн бос галгасан зур дэмшиг өнгөрсөн 10 жилийн дараа зурс чамдай илгээж хараа би чинь илчилсэн 10 жил үрэгсээ хариухан дурсам жамун хөлж амьдралд хизээж салахгүй амтнаа зүг болгосон. За 20 жилийн минь төргий. Тэгээ 20 жилийн уулзалтынхаа сэтгэлээс олзаач. Сэтгэл маш өндөр байна угаасаа. Тэгээд нөгөө одоо би бол миний хувьд бол амар онцлог 20 жил баг ингээ уулзаагүй хүмүүс нь маш их байгаа байхгүй юу. Тэрэнд амар маш догдолж байна. Тэгээ ер нь дараагийн үйл ажиллагаа ямар юм болох бол гэд амар хүлээлттэй байна. За 20 жилийн хүрээнд бид нар 2098 оноос хамгийн дурсамжтай сквот хөхтэй явдлаасаа нэг нь. Хөхтэй явдлаа. Ингээд би нэг ингээд ангийнхан бандтай ингээ үерхэд тэгээд нөгөөтгөндөө ингээд жоох ингээд дургу мургуу гэ хэлчихээр манай ингийн банд нар бөөндөө ирж намайг шоолдог. Салын малыг гэ хэлчихээр тэр л амар хөвгөлтэй байдаг гэсэн да. Энд одоо ингээд цаг зав бүх зүйлээ зориулаад тий одоо мэдээж бүгдээрээ ингээд тустай ажилтай төрөлтөө гэр бүлтэй маш сайхан амьдарцгааж байна манай ангийнхаа. Тэгээд одоо миний хувьд бол одоо хамгийн гоё байгаа юм нь өнөөдөр энэ хүрэлцэн ирсэн бүх хүнд л маш их баярлалаа гэж хэлмээр энэ бүр дахин үнэхээр сайхан баярлаарай. 20 жил гэдэг бол тий дахиад олдшгүй ийм сайхан зүйл. Тэгээд ирээгүй хүмүүстэй бас хэлэхэд дараагийн 30 жилдээ амжиж бүгдээрээ ирцгээгээрэй гэж урьмаар байна. 20 жилийн баярын минь төргий. За баярлаа. Ангийнхандаа бүгдэнд нь 20 жилийн баярын минь төргий. Одоо нэг юу гадуур одоо сургуулийн гоанз гэж байдаг байлаа одоо тэрэн дотор л одоо булгинж хоол иддэг их байж гоё байж тэ 4-5 уулаа. Манай ангиас төрсэн бас нэг хос байгаа. Тэгэхээр гэр бүлийн талаар бас уулзаач. Одоо ихнэртэйгээ одоо нэг сургууль нэг ангид сурж байгаа гэрүүл болсон одоо тэрэндээ одоо цаг ямаг баярлж явдаг. Тэгээ 3 сайхан хүүхдийн аав ээж болсон байна. Тэр тий. Энэ сургуулийг төгссөн найзуудаа 20 жилийн баярын минь төргий. Тэгээд дараагийнхаа арга хэмжээнүүдэд итгэвтэй өнөрөө олоолаа гоё оролцож ивэл бас зүгээр байна. Тий цааштай. За тэгэлгүй ах уу бид чинь бас олон жилийг хамтдаа дурсамж дөрөв өнгөрүүлж байлаа. Одоо миний одоо бодож явдаг хамгийн дурсамжтай үйл явдал гэвэл одоо манай найз ганцорог ширээний маань найз бидэд бөөндөө ингээд теннис тоглож агаад теннисний аркетаар намайг аркетны өнгөтэй адилхан ингээд шоолдог байлаа. За тэгээ тэр явдлаас болоод би ангийнхандаа гомдоод гэртээ ингээд уйлаа. Тэжсэн чинь манай ангийнхан бүгдээрээ очиод намайг аргаж илаа. Ингээд дурсамжтай үйл явдлууд зөндөө болдог байсан. Бид нар чинь айгүй эвтэй, найрамдалтай, маш манлайлагч анги байж чаддаг байсан. Одоо эргээ бодоход маш их баяртай байдаг. 20 жилийн ойгоо зохион байгуулж байгаа ангийнхаа найзуудад үнэхээр их баярлалаа. Одоо ирээгүй ч гэсэн
ангийнхаа одоо бүх хүүхдүүдийг ингээд эрхийг урайлаад зохион байгуулад ингээд явж байгаа ангийнхаа найзууд маш их баярлж байна. Энд хүрэлцэн ирсэн одоо энэ 14 сурагчтай бас хүрэлцэн ирж цаг заваа ингээд зориулаад ирээд ингээд дурсамжаа бүтээлцэж хагаад маш их баярлж байна. Ирээгүй ч гэсэн та бүхэн маань дараагийн удаа ажил амьдралаа зохицуулаад бүгд олон хүний бүрэлдэхүүнтэй оролцвол илүү гоё дурсамж бүрдэн шүү гэж хэлмээр байна. Уушлаарай гэж хүсье. Энд би бас найзыгаа яг хажууд нь сууж байгаа ер нь мөрөн төгслөг хөвгөл байсан юм байлаа. Би мдэггүй тэгээд бас тэгээд иймэрхүү төгсгөө хөвгтийг хажууд нь сууж өдөө зэрэгтэй явахад бас миний найз бас их нөлөө үзүүлсэн гэж боддог. Тийм манай багш бас айгүй зөв суулсах бай. Арай бид даахаар намайг бас ганцөрөгтэй зүг суулгаж хийсэн байлээ. За зүгээр тэр чинь бага насны дурсамж юм. За найстаа хайртай шүү. За 20 жилийн баяр бол их зохион байгуулсандаа сэтгэл өндөр байна. За тэгээ хамт олонт ангийнхаа хамт олонтой уулзаагүй одоо миний хувьд бол одоо 20 жил болсон байна. За ингээд олон жил хараагүй найз нөхөд за багштайгаа уулзлаа. За сэтгэл хөдлөж байна. За тэгээд манай Тимүрийн хувьд ангийнхаа бас үндэсний бүтээн байгуулалт Эрдэнэс Тавталгаа гэдэг компани бас тодорхой хэмжээний албан тушаал хашаад бас маш олон жил болж байгаа. Тэгээд энэхүү ажил хөдөлмөрийг хийхэд бас энэ ангийн энэ хамт олонны төлөө ямар хөө байсан бэ? За одоо надад зааж сургаж исэн багш за хамт олон за манай ангийн хамт олон бол эв нэгдэлтэй зорьсон зорилготой бол бас хүрдэг тийм хамт олон байсан. За энэ одоо энэ амжилтанд хүрэх юм чадварыг олгосон бас багштай бас маш их баярлалаа. За хамт олондоо ангийнхаа хамт олонд бас маш их баярлж явдаг. За суралцж байгаа хугацааны хамгийн хөгжилтэй явдлаас олцооч. За суралцж байгаа хугацаанд хамгийн хөгжилтэй явдаг бид нар нэг үүмүүлж байгаа нэг багшигаа өөлүүлж ийсэн. За тэгээ өөлүүлээд одоо яг тийм тэр судал дээр багш өөлөөд ангиас гүгд гарсан. За тэр үед одоо би нэг тэгээ нэг гүгд гарахт нь араас нь очиод за нэг багш нэг зөөлөн дампуулангаа дуулаад сонсоод нэг өөлхө болоороо миний багш гэж хэлж ийсэн. Тэр чи одоо бас бидний дунд бас нэлээ хөгжилтэй нэг үйл явдлын нэг юм аа. Тэгээд нөгөө тэр чинь нөгөө бүгдээрээ өсч чинь нөгөө хамгийн амар үйл. За би ч нөгөө өөлөхгүй байж хүмүүс л бүгд уйлал нөгөө байсан. Тэгэхэд бол би хамгийн сүүлд бүр байж хаад чанга уйлсан. Тэр үйл явдлаас бас нэг хөгжилтэй. За тэгээд 20 жилийнхаа хувьд тэмдэглэж байгаа ангийнхаа хамт олонд зориулаад бас мэдчлэгээ төвшүүлнэ. За 20 жилийнхаа хойд ирсэн. За ангийнхаа хамт олонд болон за ангийнхаа нийт мөр зэрэгцэж хамт суралцсан ангийнхаа андуудад бол ажлын өдөр амжилт хүсье. За дээр нь ад жаргал сайн сайхан бүхнийг хүсье өрөөдөө. Nästa 20 жилийн баярын мэнд төргий. Тэгээд шижрал зургуулах 20 жилийн хүрээнд болж байгаа үйл ажиллагааны талаар сэтгэлтэй болцсон уу? За баярлаа. Бас ангийнхандаа болон багштай 20 жилийн баярын мэнд хүргэе. Маш гоё байна. Нэг өдрийг ангийнхантайгаа зугаатай, дурсамжтай маш гоё өнгөрүүлж байна. Ирсэндээ маш их баяртай байна. За 20 жилийн өмнөх өдрүүдэд бид нарыг яг хамт суралцаад явжсэн 9 жилийн хугацаанд хамгийн дурсамжтай нэг явдал, хамгийн хөвгтэй нэг явдал яриад. За ер нь манангийн хүүгч их октод их шоглдог. Одоо туусынхантай бол их нэг юу лээ? Задуулж явлаа да. Тэгээ манай туусаа ихтэй амар гоё хүмүүжээд айгүй гоё залуулсан би те. Айгүй гоё. Тэгэхээр ангийнхныгаа хараад маш их сэтгэл хөдлөж байна. Гоё наа. За тэгээд Одоос найзынхаа би бас нотон чимгийн мэдэн маш даруй төлөв охин байсан. Тэгээ би бол ангийн дарга. Тэгээд нэг тийм жоохон сагсуу максуу байсан үе байдаг. Тэгээ одоо бас дахиад ингээ эргээ харахад бүгд дурсамж юмд нь буруу дурсамж үлдээсэн бол бас
уучлаарай гэж хүсэж байгаа. Дээрээс нь одоо ирсэн болон ирээгүй 20 жилийнхоо хүрээнд ирсэн болон ирээгүй найзуудтай баярын мэдлэгээ төвшүүлж байгаа тийм. За зориод ирсэн. Тэгээд бас ирэх гээд амжаагүй найзуудаа бас 30 жилийнхаа уулзалтанд маш гоё ингээд ирээрээ бөөнөрөө ирээд бас гоё дурсамж бүтээгээ те нэг өдрийг бас ингээд зугаатай гоё өнгөрүүлээрэ гэж хэлье. Тэгээд сайхан баярлаарай. Төв аймаг Заамарсан мэж Ижиралт сургуулийн 2006 оны төгсөлд шинэ зүйл багштай 9 ангийн 20 жилийн уулзалт сайхан болж байна. За манай ангийн энэхүү үйл ажиллагааг зохион байгуулах үйл ажиллагаа гардан зохион байгуулж байгаа манай их хамгаалан гээд бүсгүй за манай ангийн цэвэлмаа за гэр бүлийн хос болох хамгийн их бас дэмжлэг үзүүлж байгаа өнөр цул туу сайхан гээд та бүдтэй бас маш их баярлалаа. Хүрэлцэн ирсэн найзуудтай бас их баярлалаа. Хүрэлцэн ирээгүй бас найзуудтай ч гэсэн баярын мэндчилгээ дэвшүүлж байна. Өнөөдрийн үйл ажиллагаа бол төрлөх сургуулийнхаа энэ коридорт нь анги танхимд нь бид нар аавсыг заалгасан багшаараа аавсгээ дурсамж хичээлээ ороод одоо бид нар дараагийнхаа дурсамжтай аялал одоо албан ёсны үйл ажиллагаанууд бас хөтөлбөрийн дагуу гаргачихсан шахуу ингээ явж байна. Тэгээд бүх зүйлд хариуцлагатай байгаа ангийн хамт олон за бүх талд манлайлалтай байгаа ангийн хамт олоннуудаа бас яг биднийг хүн шиг хүн болгож өдий зэрэгтэй өргөсөн ангийн багш Булган аймгийн Бүрэг хангаал сумын уугуул Батын шин зул гэдэг Алтан гац содонд шин зул багштай бас би баярлсан талархснаа илэрхийлээд та бүгдтэй эрүүлэг хаз жаргал хамгийн сайхан бүхнийг хүсэн өрөөё. Дурлаж хүлсэн сурагч нас минь дурсгалын цомог болон үлдэж. Дуу нийлсэн найзууд минь чимээгүйхэн дотроо мэгшлээ. Дасаж инэгсэн ордон минь баярын дууцаар гялтганаж. Далай уужин багш нар минь багтлын өнгөөр бишиглээ. Эрдмийн өргөнөөс ниссэн алдрайхан шувуугай бид. Инхрийнхэн зүрхэндээ жаахан охид хөвгүүд хിവэрэ. Эргэж уулзах бүртэн багийн зангаран хөвчлөдөж. Энэ яванасаа гэртэх гэрэлт дурсамжаар хөглөе. Өнөөдөр та бүхэн маань 20 жилийн ой дээрээ золгож байна. Амархан байцгаана уу? Эрхэм та бүхний өдрийн халуун мэндийг хүргэе. 10 жилийн хүүхэд байгаас өнөөдрийн хүртэл биендээ дөнгөж түшиг болж хамтаа цагаан нөхөрлсөн нөхрөлийн 20 жилийн ой анхаас 10 жилийн 20 жилийн ойн хүү ёсод төгөлдрөгийг хийж байна. Эрхэм та бүхэндээ 20 жилийн номерыг бинд хүргэе. Төвийн замсгийн хайгас багуё. Шижил алтын шижилсэн ат шиг залуучууд өндөр 20 жилийн уулзалтаа битвэ хайрын Тэвэ та бүхэн маань 2026 тэр дундаа 9 ангийнхан маань тоглосон байна. 9 ангийнхан маань Монгол түвээ! Аз жаргал ирүүл эх хүнгүүд ахуй насгээд бүхэл зүйлийг та бүхэн маань бие-биетэйгээ өнөөдөр бүтээлж байгаа. Би танайгийн маш сайн мэдэн. Яагаад гэхээр 2017 оноос эхлээд би та бүхний ангийн дараа ханжаалтын хамзардаг хөтөлбөрөөр өргөж ирсэн цагаас хойш өнөөдөр би зарим хүмүүсийн царайгаар мэдэж байна. Анда анги гэсэн сэтгэлдээ, найз гэсэн сэтгэлдээ, нэгнийг гэсэн сэтгэлдээ хүмүүс өнөөдөр хамтаа уулзаж 20 жилийн уулзлага хийж байна. Та бүхэнд баярын мэндийг хүргэе. Хүний найз гэдэг бол найз шиг байх ёстой. Тэгээд дундаа бие биендээ туршиг байх ёстой. Бие биенээ тусалж байх ёстой. Анги гэдэг бол агсан гар шиг байх ёстой болов уу гэж би боддгийг. Өнөөдөр та бүхэн маань энэхүү шин зам багшаа өдөртүүлээд багштайгаа хамт хийсэн ширээний анд суугаад 20 жил гэдэг зин анхтай түүхийг хамтдаа хуваалцаж өнөөдрийн аз жаргалтай цаг үчиг та бүхэн хамтдаа хуваалцаж байна. Энэ цаг ангийн хамт олонныхоо шавнырийнхаа энэ олон цагаан найзууд донд баяр болж байгаа цагаан баяр хийж өгөх байна. Анги өдөртсөн багш шин зам багшаа микрофонд авч байна. Баярын цагаан ухтэй, баярын цагаан эхний хундаг тай
энэхүү хамтаа өнөөдрийн үдшийг эхлүүлье. Онцгойтэйгээ хүмүүний сургалтыг ангилсан эрхэм эвгүй хүмүүн өнөөдрийн эрхэм хайртай шавнартайгаа хамтаа нэгэн үдшийг авч яваад үр цаг өнгөрүүлж гэж багшийн нандин үг, багшийн нандин дурсамж, багшийн хайрын үгийг хамтдаа сонсцгоё. За, бүгдээр дахиад баярын мэнд хүргэе. За, ашигаа багш болох хамгийн анхны шанг татсан, багшигаа багш болсон өвгөн шавнартаа сургуулаа төгссөн 20 жилийн ойн баярын мэндийг дахин хүргэе. За, та хэдийгээ одоо ингээд өнөөдөр уулзахад яг хүүхэд насныхан тэр дүр төрх бүр ингээд нүдэнд харагдчихэ. Тэгээ ингээ хараад яг жоохон байсан харагдаад тахын тэгсэн үртээ өнөөдөр зарим нь 4 хүүхдийн ээж ав болсон. Зарим нь нэр алдартай ажил мэргэжилдээ амжилт бүтээл гаргасан ийм мундаг залуучууд болжээ та хоёр маань. Тэгээд миний өвгөн шавнар гэж багш нь ярих дуртай. Тэгээд үргэлж цаг үргэлж зовлон жаргалын бүхэл зүйл багшийнхаа дэргэд байдаг. Биеийнхээ түшиг тулгуур болдог хайртай шавнар та нартай 20 жилийн ойн дулсанч туулд албан ёсоор ариугийн хүлээн авалт албан ёсоор нээснийг хэлэгдэж ихний мунгаа өргөж байна. Шавнартаа хамгийн сайхан бүхнийг хүсээ амьдралын гэрэл биетэй байх болтугай юу сансан 9 сайхан хүсэл сэтгэшгэн утгаж амьдрал ахуйн ажил төрөлхөн сэтгэлэн хандах болтугай гэж өрөөж байна. 그리고 하고 온 샤브니 미시테 온 샤브너다가 니들 만나 박시진 그리고 나는 이게 박시진 이게 마사가 오면 거기서 지우에 내주 돈 많이 내서 나갔지 이게 박시다 이루게 기대 되고 씨 이신 아기 간다서 되고 씨요 참고사만 오르지잖아 슈레 손으로 웃음 주위 주님 담아 울음은 몸으로 하이면서 남아있고서 달리 실내 없는 세계 같은 누구에게 행복이 기다리오니 전부는 준비하셨대 큰 분명히 그렇지. 그래서 뭔가 세계를 보이는데 얼토노리 한타사가 독터서 있고 자 되겠대 그런 게 그만 아이들을 써박시 오게 될지 오게에서 될지 다 보는데 바이리 그러겠지 어떤 박수홍이 일총을 카마하를 주비 받았더니 이제 돈 벌써 이제 뭐주로 갔으면 책상 가서 누구 갔다 이게 다 제때 먹게 주비 받았더니 이게 비트쳤던 게 이주만한 게 하라더니 먼저 와서 위위위 마이 옷 잡지 말아야지 비슷해. 아이 진짜 와서 이게 하라 이미를 다 했다.
Өнөөдөр бас энэ их багш нааг бас тэгж харагдаж байгаа тийм ээ. Тийм учраас бас ангийн хамт олондоо их сайхан найзуудаа бас баяр хуваалцсан гэмээр ангийн дарга Санжааллын намзарыг бүхэн бодорч баярын цагийг хамтдаа сонсъё. Манай нөгөө энэ их бүр гол хуцтай хөө эмгтээчүүдээр хүчтэй манай нөгөө загсан явж байгаа. Хүсээр хийж байгаа. Зүгээр яа. Цагийндараа бүгд загсан явж байгаа. Зүгээр яа. Тэгээ багш. Цагийндараа бүгд загсан. Эвгүй юм дийсэн. Асууд энэ үү. Одоо бүгд яваш. За хуцаад явж байгаа. За тэгээд амжилтсан хөрөлтэй яваа ингээд чамгийнхаа энэ өдрийн мэдээг хүргэе. За өнөөдөр сая 2 хоногийн хугацаанд зөндөө бодж байлаа. 20 жил болохыг бас хүлээж зөндөө бодж байлаа. Тэгээд яг энэ үед гэх юм бол бодож байгаа бол их олон гонгоос юм байна гэж боддог бас. Болсон болоогүй энэ амьдралаа хүн хүртлээ энд ирж зогсон зогсдоо хүн болгонд хүнлүүлтгэлээ олон найзуудаа олон хамтлаг гонгооч хэлж янз бүрийн асуудал зөндөө гаргасан. Гэхдээ би бүх зүйлийг зөндөөсөө бидний зогсож байгаа. Хамтдаагчсан одоо ч гэсэн хүнлүүлж байгаа баяртай байгаа. Миний хамаатнаас хавуулаад миний найзууд бүгд миний надад бүгд хайртай байсан. Одоо ч гэсэн бүх асуудлыг гэсэн ойлгоод одоо ч гэсэн хайртай байгаа баяртай. Тэгээд би ингээд цаашаа явах хүндлэлтэй байгаа. Би тийм прогрессын гомдсон найзуудынхаа конфликт хайсныг сайхан 2-3 өдөр байгаас гэж бас хүссэн. Би бас юу ганц зөв гэрэл тачнаа дайтаас уу болгоно байх хичээсэн. Тэгээд бүх зүйл үнэнд үзэж байгаа. Бүх сайхан найзууд бүх хамт олон нэг хүлээжүүлж байгаа. Бид нар одоо гомд байхгүй гэж бодож байгаа. Цаашаа гомдлог хугацаа байхгүй гэж бодож байгаа. Байгаль цаг хугацаанд бүгдээрээ нэг дэмжих ёстой. Тэгээд өөрөөр нэгэндээ хайртай байх ёстой. Тэгээд алтаа ороотой маань хайрж өдий зэрэгтэй орсон. Миний ангийн хамт олон хамгийн том шиг маань асуудал бол хамгийн түрүүнд бүгд ирдэг миний хэд найзууд гэвэл миний ангийн найзууд байна. Тэгээд би өнөөдөр ер нь ингээд хилээд нэг сайхан амьсгаа аваад цаашаа өршөлтөөсөн гэж би маш их хүссэн. Тэгвэл өнөөдрөөс эхэлж ер нь үе үедээ л миний хэд найзууд үнэнч сайхан байсан. Гэхдээ асуудал олны ард гомдол зөвхөн байх ёсгүй. Дандаа уушаа хааж явж явах ёстой. Найз нь чадчихвэл та нар маань ч гэсэн чадчих ёстой. Хэдүүлээ нийлээд энэ тхийг ялхий гэж үзэж байна. Би ер нь ямар ч ажил явах, ямар ч асуудал өргөж үзээгүй. Би ер нь үсэн үйл дүнэл тэгээд нэг юм үйлмэл санагдаж ирсэн. Би үйл хиймээр гэдэг санагдаад. Тэгээд бүгдийн ирүүлэх аз жаргал хамгийн сайн сайхныг өсөн өрөөгөө бүгдийг хайртай шүү. Тэгээд хүмүүс хаврах гэдэг зүйл шүү. Тэгээд надад танилцтаас би гэж бодож байна. Андрей Бахтамаш баярлалаа. Гэр бахоо найзуудаас ондооч байсан тэр олон зүйлүүдээ бас хэлээд тийм ээ. Бүгдээс мөржөд туурхаа. Яг үнэхээр энэ хүнтэй би одоо та хүмүүс бүр хамт өнгөрөх хүмүүс бич байгаа хамгийн олон энэ ноёр ахмаа байна. Энэ Андрей Бахтамаш нэг хоолоо сангижсэн удаа юу байдгүй баг. Тэр өндөр яг хүний баярсан сэтгэл хүний ой дурсамж тэр гоё юм гэдэг чи ийм гоё ийм нандин ийм аз жаргалтай байдаг гэж би боддог байгаа бүгдээ. Эрүүлийн дэдийг үсээ бүгдээ сайн хамтасан.
одоо гоё цуг чөлөөтэй тийм ээ. Та бүгдийн бас нэг англи улаан сахиуд энэ сайхан хүмүүс үлдэж шүү дээ. Сайн дуул цуурдаг, бас нэг урлаг соёлтой явдаг ийм сайхан эрхэм бүсгүй миний хатэж эхмэн уушныг юм байсан. Өөрөөр шампансан боорн дээр шампансан бүсгийя. За одоо ганцааргийнхаа араас гарцсан чи би бас жоохон хоолой цагих юм байна. За ямар ч хэлсэн би өнөөдөр амныхандаа нөгөө зорж ирдэг санаа нь бол бид бүгдийн одоо хамгийн сайн мэддэг 20 жилийн өмнө зохиогдож байсан ерөөлөөр учирсан андууд гэдэг манай ангийнхны дуу байдаг тийм үү? Би одоо юуны тулд яг мэрэгжлийн уран бүтээлч жилээ ангийнхандаа барих хамгийн том бэлгэн минь ах гэж бодоод ерөөлөөр учирсан андууд гэдэг би өөрөө дууга шинжилж дуулж ингэж өөрөө хаалгаа бичиж ирсэн. Тэгэхээр бид гэж байна. Бүгдээ мэддэг юм чинь бүгд сайхан дууцай.
нар дундгийн мэн анги өдөрцөн багш Шинзүд багшийг урьж байна. За дээрээс ангийн дарга Төв аймгийн хэрэглэх газрын дарга Анжамгийн ганцзураг таныг бас игүүрээс навж Экүн сайхан наацуудаа Экүн сайхан шамнартаа бас нэг тодорхой хэмжээний шагнал ирсэн байгаа. Экүн шагналыг бас хатуулмуу хэмээн тэр бодож ижүүлье. За дугаар 2026 оны 5 дугаар сарын 3971 дугаар дугаартай Жоо бичиг соёлын салбарыг хөгжүүлэх үйл хэрэгт оруулсан хөв нэмнэгтэй өндрөөс үнэлж Монгол улсын соёлын спорт аялал жуулчлал залуучуудын яамны жоо бичгээр шагнав. Монгол улсын соёл спорт аялал жуулчлал залуучуудын сайд алдарч авсан 2026 оны 6 дугаар сарын 2-ны тушаалаар энхүү жоо бичгээр энх хамаатай шагнажээ. Сайхан шагнаж амтасаа Байгурги, Андреас Байгурги. Сайн бол мэдээж ажуулдвар эрдэс баялагын яамны жоо бичиг. Ажуулдвар эрдэс баялагын салбарыг хөгжүүлэхэд оруулсан хувь нэмэр ажлын амжилт бүтээлийг таниулж Монгол улсын ажуулдвар эрдэс баялагын яамны жоо бичгээр шагнав. Монгол улсын засгийн газрын гишүүн ажуулдвар эрдэс баялагын сайд Эмдэн Нэм Бэ тул сайхан дэх шагнажээ. Тэрвэто Монгол ажуулдварын яамны жоо бичгээр Бэмб цогтнийг шагнажээ. Баярлалаа. Өөрчлөлтийн яам дугаар 26-гийн 6 154 дугаар дугаартай байгаль орчныг хамгаалах өөрчлөлтийн өөрчлөлтийг сайжруулахад оруулсан хөв нэмрийг тань өндрөөр үнэлж байгаль орчин өөрчлөлтийн яамны жоо бичгээр шагнав. Байгаль орчин өөрчлөлтийн сайд сандаг очир Инхологт хасар танигурья. Байгаль өөрчлөлтийн яамны жоо бичгээр шагнаж байна. Энэ шагнал маш гоё шагнал. Тушаал А62 2026 оны 6 сарын 12-ны өдөр Улаанбаатар хот Цагнагийн алдар хүнд тэмдэг Монгол улсын засгийн газар гэмт хэрэгтэй тэмцээг нийтийн хэв журам хамгаалага үйл хэрэгтэй чин чанараар зүтгэж онцгой амжилт гаргасныг таньж Цагнагийн алдар хүнд тэмдгээр шагнав. Засгийн газрын гишүүн уулзсан дөрвийн сайд амар сайхан бэкүмэнтэн эйжентэйчээ Энгам баблосо инкугайта цагтагийн эйзэхэн нэвтрийг энэ албиам чатагаач өндөр бүрдүүр цолтой ахмад гэмээр цодыг бүрдүүр зүүсэн удахгүй хошууч дэдунда хорунда гэташаас мөцөө дүүрээ гэж бас тань би өрөмөр байна. Энэ бол хамгийн найхтай цолтыг бодож бодож тэгвэл эрхэм маяг танд баярлалаа. Цагтагийн яваачрабата дугай цагтагийн 105 жилийн энэ жил хогоочгаа энэ болсон дээр аймаг бодож цагтагийн алдар гэмээр сайн цолтыг бүрдийн онцгой хүчтэй бүр болгоцсон. Хулгайны тэргүүн ажилтан эдийн засаг хөгжлийн яам 2026 оны 7 сарын 11-ний өдөр Монгол улсын Монгол улсын гадаадд дотоод худалдааг хөгжүүлэх үйлсэд идэв зүтгэл гарган ажиллаж байгаатай үнэлж засгийн газрын шагнал худалдааны тэргүүний ажилтан хүнд тэмдгээр шагнав. Тэргүүн шадар сайд бөгөөд эдийн засаг хөгжлийн сайд ЖЭНХ баяр гэсэн байна. Энэ хүмүүс Улаанбаатар хотод энх амгалан тань шагнажээ.
Мэдгүй шаа. Хараачдаг боддог юм уу зөв юм уу гэж бодож байгаа. Би бол хийсэн хөдөлмөртэй хэлэх бүгдэн хүмүүсээр авчирч өгч байгаа. Миний найзууд бол бүх тийм хүмүүс. Шалгууртай. Энэ шагналын шалгуурыг давуулан биелүүлсэн хүмүүстэй би энэ шагналыг авчирсан. Гэхдээ 20 жилийн үед 10 засгийн газрын шагнал авчирдаг хүн Монгол байхгүй хаа. Гэхдээ энэ шагнал бол авах ёстой хүмүүс нь авсан гэдэгт бол би итгэлтэй байгаа. Энийг бол бас чамгүй гүйцэтгэж, ярилцаж, найзууд маань яагаад гэвэл би багшид бас хэлжээсэн. Багшаа ятан гацсан одонгаа аваад, энэ шатан гацсан одонгаа аваад тодорхой дүрээ үүсгэж чинь бас нэг сургууль хамт олон буцаачдгийг. Гүн чи юу гэсэн үг юм бэ те? Хийдгээ хийсэн хүн аваад байхад бус нь аваад байдаг гэдэг. Тэгээд найз нь хөөцөлсөн. Би багшаа гэхдээ хэлээгүй. Шагналын метрик гэдэг над руу явуулах хэрэгтэй харъя гэдэг. Тэгээ авч байгаа төөцөлсөн миний бол шахах ёстойгоо авч байгаа. Тэгээд чадж байгаа хугацаанд хийсэн юм хийсэн хүмүүсийгээ бид нар өмгөөлөхийн төлөө явах хэрэгтэй гэж бодож байгаа. Найзуудаа бүгд найз шүү. Битай ийм хүн. Төвийн эргэн газрын дарга өндөр хийж байна. Эхлээд та бүгдээ гэсэн албан тушаалтай, албан үүрэгтэй. Одоо хэрэг манай эрхэм ах маань мөрц төрийн цогтой. Би боддгийн мөрц төрийн цогцог амар гоё явахтай хаа. Мөрц төрөө те. Би энэ цогцог амар гоё гэж боддог. Тэгэхээр одоо миний өмнө хоёр томоос том тавууш надад өгдөг шүү. Тэгмээ мөрц төрийн том тавууш надад өгдөг. Танцаагаа байна. Болоо. Тэр цагтаа найрыг хүмүүс бид өнгөрч юм зэ. Окей? За. Хөөе хаацдаг. Баш олон зогсчоо наасраад. Хөл нас босч. Одоо айгуу гоё юм болж байгаа. Тэр маань юу вэ гэхээр Эхэм та бүгд өнөөдрийг яг энэ 20 жилийн уулзсан дээр авдаг байгаа. Ийш зогсч байгаа удаа зогсч байгаа над руу ирээд явах. Бүгд юм уу? За тэр маань өнөөдөр та бүхэндээ хамт байгаа. Эсэгээ 20 жилийн уулзсан дээр шавнартай хамт байгаа юм. Шин зул багштай. Шавнархан зүгээс хүндэтгэл үзүүлэх цаг хугацаа маань эхэлж байна. За тэгээд микрофон шилжүүлье. За тэгээд ихээ хайрт багштай бас ангийнх нь 24 хүүхэд бас их сэтгэлээ шингээж хүндэтгэл үзүүлэх гээд бас нэг 12 ирсэн байна. Тэгээд 12 залуугийн итгэл сэтгэл шигсэн зүйлийг хөдөлгөөнийхөө үр шимээс багштай дээж олгож бас хүртэх гээд бас хүрэлцэн ирсэн. Тэгээд яг энэ дээр би яриад байгаа бол яг ерөнхий зэвэр бол инх хамглаа. Тэгээд бүх хүмүүсийн энэ нэг 12 залуугийн хүндэтгэл шигсэн зүйлийг бас багштай хадуулъя гэж бодож байгаа. За дээрээс нь энэ нэг талархал багштай хадгалуулах гэж байгаа бидгээд ганцхан цэцэг гарын бэлэг гэхээсээ илүү талархал бас энэ талархлын үгийг бас хичээн байр бичсэн. Тэгээд яг хөтэ Монгол хэлний өгшин шат байна. За тэгээд 2006-аас 2026 оны 20 жил 9 ангийн шижраад сургууль за талархал эрхэм багш шин сүнтэд эрдэм мэдлийн гэрэл асааж инрэл хайр хүмүүжлийн үлгэр дуурайл үзүүлэн амьдралын зөв замыг зааж өгсөн эрхэм таньда шижраад сургуулийн 2006 оны төсөлтийн 9 ангийн хамт олон шин сэтгэлийн талархлаа өргөн дэвшүүлж байна. Таны тарьсан мэдлэгийн үр бидний бүтээлийн үндэс болсоор байх болно. Танд эрүүлэг, аз жаргал, урт удаанаас сайн сайхан бүхнийг хүсэн өрөөй. Хүндэтгсэн шижраад сургуулийн 2006 оны төсөлтийн 9 ангийн хамт олон
2026 он 7 сарын 31-нд гэжээ. Тэгээд бас энэ үнэт эдлийг өгч байна. Алтан аймаг. За багшигаас сэтгэлийг сонсъё. Шавнартаа үнэхээр их баярлалаа. Багш нь та хэдийнхээ сэтгэлийг ганцхан өнөөдөр ч биш. Ер нь энэ та хэдийн багш болсон тэр цагаас хойш үргэлж энэ хайр хүндлэлийг хүлээж, хүртэж өнөөдрийг хүрсээ манай гэр бүл. Түрүүн бас багш нь нээж үг хэлэхдээ бас давхар хэлжсэн. Багшийнхаа жаргал зовлон бүхэл цаг үед та хэд минь надтай хамт байсан, миний дэргэд байсан. Ойлж ахт минь хамт нулимсан минь арчиж, бүх зовлон минь хуваалцж исэн. Баярж ахт минь хамт баярлаж бас ойлж, инээж хөөрч исэн. Тийм учраас та нар бол миний шавнараа. Яа харахгүй яг надтай адилхан байт юм байна л гэж би боддог. Тэгээд хүүхдүүд маань ч нэгдэг хэн бэ ээж гэх. Өө ганцар гахам. Өө туусахахан. Их маань чинь ингээд шавнараа ерөөсөө яг хоёр хүүхдийнхаа яг турсан ах юм шиг игч юм шиг ингэж хэлэх би дуртай. Тэр ах нь энэ игч нь ээжийнхэн шав гэдэг ингэ хэлдэг. Тийм болохоор ганц өнөөдрийн энэ хүндлэл биш. Та бүхэн миний шав болсон тэр цагаас хойш өнөөдрийн хүртэл энэ 20 жилийн хугацаанд тэрний өмнөх сурчаад тэр хугацаанд ч гэсэн намайг үргэлж баярлуулж байсан. Тэгээд та нарынхаа энэ их хайр хүндлэл багш нь бас талархаж, мэхийж, гүнээ одоо хүндэтгэн юм билгийг хүлээж авч байна. Маш их баярлалаа өгөөч. Хайртай шүү. Үнэхээр одоо бүр үгээр хэлхийн аргагүй. Нөгөө алдарт баогийн тавсармаар гэдэг их хүндлийг эргээгээд хайрлахад хэлцээ байдаг. Тэгээ энийг ч гэсэн одоо маг ахтай бас үргэлж ярьдаг. Яана хүүхдүүдийнхээ энэ хүндлэл хайрыг яаж хариулна гэдэг үргэлж хэлдэг. Тэгээд та нарын амьдралд хамгийн сайн сайхан хэрэгсээ багш нь үргэлж гэлцэж яваарай. Тэгээд үнэхээр аяны богцоо бүгд дүүргээд хайр гэрэлцэн ачин багшийнхаа халуун сэтгэл дээр дууны уялдаа уулзъя гэж тэртээ одоо 2006 онд бид энэ өнөөдрийг одоо зөвгнөж тийм гоё урилгын өгч сургуулинд төгсөжсэн та хэдэн өөрийн гэсэн дуутай байсан. Энэ бол тэр болгон ангийнхан бас байдгүй. Юу нь байгаагүй. Багш нь одоо хайдын багш болсноос хойш 5 дахь ангид төгсөх гэж байна. Тэгээд та хэд бол миний ууган шав нарын гараа бол үнэхээр гайхалтай байсан. Баярлалаа. За багштай маш их байлаа багш маань. Хүндэглээ аваад. За том юм тавьчаад ингээ бариад сэтгэл бариад өгч байгаа. Энэ диплом дипломогниос. Тэ ардаа цагаан ямаа сайн ахара санахтаа нэрвэчи. За тэгээд энэ багш анхаараарай. Алтай юм руу анхаарахгүй шүү. За тэгээд бас сая 20 жилийн зохион байгуулалтыг одоо манай яг өндөр түвшинд маань яг хамтран зохион байгуулсан одоо манай ахилсан инх хамгаалан өнөөдөр инхма отхон чимэг энэ туулсаага бол авталт их сайн ажилласан. Миний би бол ярихаас цаашгүй гэхдээ яг бай асуух гэдгийгээ анги дарга бол хүндлээд байгаа шүү. Энэ маа жоох явж гэх. Тэгээд за дараачийн зүйлийг хэлээ. Хасраа туулсаага жоох лаш зогсчихоо. Тэгээд бас манай цэвэрлмаа байгаа. Манай цэвэрлмаа ЗП дээр маш их ажилласан. 3 хүүхдтэй чирээд хөөх амтэг хүүхэд идэв байлээ. За тэгээд нэг зүйлийг бас бид талархаж хэлэх ёстой. Та хэд маань бас энийг маш чухал хуцтай сонсоорой гэж хүсэж байна. Тэгээд явдаа бас нэг монгол хэлний багшийн сурагч байна. За тэгээд талархал эрхэм ангийн анх нөхөр бэ туус ахын гэ өнөр зүйл нартаа
Анги хамтлоо гэсэн чин сэтгэл, эв нэгнийг илэрхийлсэн сэтгэлгээ, итгэл даасан хариуцлага, санаачлаг, өөгүй зүтгэлтэй бидний бахархал юм аа. Та хоёрын минь халуун сэтгэл, дэмжлэг туслалцаа, хамт олонныхоо төлөө гэсэн сэтгэл зүтгэл нь 20 жилийн уулзалтыг улам утга учиртай дурсамж төрөн болголоо. Та хоёроо ангийн хамт олон бид өргөж, баяр, бахархаж, чин сэтгэлээ талархлаа илэрхийлье. Хүндэтгсэн шилжирийн сургуулийн 2006 оны төсөлтийн 9 ангийн хамт олон 2026 оны 7 сарын 31-нд гэржээ. Бүргээ. Хоосоо тавыг бүргээ. Манай зүтгэж тавыг бүргээ. Ахтар моцоо. Яг энэ бас нэг чухал юм байгаамаа. Манай нэг 20 жилийн бас нэг шигтгэж гэх юм уу, та хэд маань бас яг сайн ойлгож сонсвол бас их учиртай зүйл байгаа. Тэгээд наачсан би бас энэ үгийг хэлэхээс өмнө нэг жоохон зоригоо чиглэх гэдэг. Өгөн түрүүн чангаж ирсэн жоохон сударгачлаа. Би бас хоогш. За отомч би хоёроо одоо ТБ манус тасч байгаа. Энэ магага татиш очиж тасч төхөө. Багшаа. Одоо яг бүх юмны артал зарим үедээ бас урд гарна багш байхгүй. Шууд болно. Миний ах бол яг л бид нар шиг бид нар ч бас яг шугуулсаар л яваа. Тэгээд нэг хүний харин ижлийн нөмөр нүүлэг гэдэг бол миний ах, манай мага ах байхгүй, миний багш байхгүй. Энэ хоёр яасан ч сайхан хайр сэтгэлтэй хүмүүс юм. Нөгөө юмд хүчтэй дурлал гэдэг чинь энэ юм бол удаа гэдэг шиг. За тэгээд одоогоос бас цөөхөн хэдэн жилийн өмнө би бас та хэд маань мэдээд байгаа. Бид нар нэг баяраа тэмдэглэх гэдэг юм. За яа гэнэ. Энэ яах чам? За чамд яа. Энэ сатаа. Гэдүүний та наашил та тэгээ. Юм ярьчихсан. Тоола наашил. Юу Таад манаас өнөөдөр бас заавалч бидний яг энэ бас нэг талаас шигтгэл болоосоо гэж үзэж байгаа. Бас бидэд гүнэглэх хэрэггүй өдөр өнөөдөр тэгээд бас баггүй цаг хугацааны өмнө миний багш миний ах хоёр том үгээ алдсан. Том үгээ алдахад нь толгойн түшээнд цог явсан. Би явсан бол яг миний ангийнх явсантай ялгаагүй. Яг нүрээ таглаад бид нар явсан. 7 хонсон.
бүх зүйл биднээс сайхан жаргалтай байсан. Бүх зүйлийг одоо гомдлохгүйгээр өнгөрөөгөөд одоо хүртэл явж байгаа. Миний ах эгч, миний багш, миний ах хоёр бол сэтгэлийн тэнхээтэй сайхан явсан. Одоо яг тэр цаг хугацаанд бид бас багш маань дараах нь боловсролын тэргүүний ажилтан болно гэдэг жахад багш маань бас нэлээд яг тухайн үеийн талигаачийн дараа бас хүүдэд зориулж дуу зохиолох гэж бас их явсан. Тэгээд тэр нь бас дуу болж бас хараахан болчих өгөхгүй болохоор бидэд боловсролын тэргүүний ажилтан болсон өдөр нь дуулуулаад хоолой хийлгээд яг тэр өдөр бид нөгөө машинаа гардуулж өгөхдөө тэр дуугаа зүгээр нөгөө дуучин байх учраас гэдэг тавьж хүмүүс сонсож ирсэн. За тэгвэл өнөөдөр бидний 9 ангийн 20 жилийн ойн бас нэг том сюрприз бол дүүрэн жаргалтай өргөн дуу дуулсан амар санаа дууг нь өөрөө дуулах гэж ирсэн байна. Тэгээд дүүрэн жаргалтай өргөн гэдэг сайхан дуудгийнхэн маань буян зөрүүлсэн сайхан гэгээлэг дуу нэг ч харуулсан зүйл байхгүй сайн нэгдсэн дуу байгаа. Тэгээд та хэд маань манай ангийн бид нөхдийн маань хүндэтгэлийг хүлээж авах нөө багш ах хоёр маань гэж байна. За тэгээд би бас тайлбар хийсэн дээр баха манай газар бас нэлээд зөрөгтэй хэлээ. Тэгээд энэ нэг ирсэн. Тэгээд би ганцод хэлсэн. Би чи яг тэр дөнгөж миний том хүү маань төрсэн байсан. Би энийг харамсал болгож болмооргүй. Тэгээд ганц өрөөгийн засаад гоё гэрэл болгож эдний хүүхдийн гэрлэгээ авч ирсэн хамгийн том хүүхэд нь учраас би гэгээлэг гоё дүүрэн жаргалтай өрмөн гэж би гэгээлэг болгочихъя. Гэхдээ энэ дуунаа айлгүй бол Монгол Улсын урлагийн гавь зөвтөлн та бүгдийн бид зүуднээ бороо харан нүдэн бүсгүй гэдэг бүгдийн даягийн зогссон Монгол Улсын урлагийн гавьсан магсарч байдаг агуу маань зохиож айдунганд харуулсан байлаа. Тэгээ би газар байхын хүсэлтээр айдунгийн бүгдийн сайхан гоё болгоод тэгээд энэ дээр ямар хэлсэн явсан баг тийм ээ. Би өөрөө дуулсан. Тэгээд тэр үндэслэлийг бас үлээх би нэг үгийн гоё гэгээлэг болгоё. Нэг юм ч үгүй гэгээлэг амьдралаар амьдарч байгаа хүмүүс өөрсдөө энд харуулсаад яах вэ? Би өөрөө бас хүүтэйг учраас би бас тийм харамсалтай дуулмаар байна. Хүн дуучин өөрөө тийм ерөөлт тухай айгүй тийм ерөөлөхтэй тэгээд гоё ерөөлж дуулъя. Тэгээд би энэ дуу бас ганцаар үгэндээ засвар хийсэн байгаа шүү. Тэрийг бас би хэлэхдээ энэ бол та бүгдийн бид бүгдээрийг юм сонсож дуртай ийм сайхан дуу болсон байна. Тэгээд бүгдийн онцлог магсаж өгч юм дүүрэн жаргалтай өөр гэдэг сайхан дуу байна. Give me
За ийм сайхан зураг байсан. Туусан байна. За тэгээд яг бодтоор дооч өглөө шүү. ганц юм гэж сөрдөөд тэгээд тоотай аммиг хэлэхээ үмийн тойлмар ганцхан орчгийн бүрэн жаргал үрмийн гэж тоотой орчлонгийн гэж би яг нэг нөгөө өөртөө жоо холбосон. Яг би ч одоо бүгдээ зөвж туусан учраас тэгэл байх байна. Нэг бат явчих. Нэг бат явчих. Тий. Шалгаж хамаа. Иймч би бас нэг холбож өгсөн. Тэгээд юм учраас та бас талцгаа бүх хүмүүс бүгдэнд сайн талцсан баха гэж бас бодож байна. Тэгээд та бүхэндээ эрүүлэг сайн сайхан бүгдэнд өгсөе. Тэгээд багшийн сэтгэл бас сонсъё. Тий. Багш нь одоо энэ дууг юу яасан? Одоо тэр яг нөгөө хүн хэцүү байх үед бодоод явахгүй явшин. За одоо жишээлбэл кино зохиолч бол хүүхдийн тухай нэг сайхан зохиол бичиж тавьчих юм байна. А кино найруулагч бол кино хийгээд тавьчих юм байна. Жүжигчин бол одоо кино тоглочих юм байна. Ингээд хүүхдэд зориулаад юу хийж бүтээх юм байна. А гэтэл би болохоор юу хийж чадах вэ гэдэг ингээд бодсон чи чадах юм юу ч байхгүй. Багш нь шүлэг зохиож чадахгүй. Кино найруулж чадахгүй, дуулж чадахгүй гэж. Гэ бодс. Тэгээ бодож ирсэн хүү нэрээ хүүдэж зориулж юу дуу зохиож чадах юм байна. Гэхдээ дуу бүтээхдээ дууны шүлэг зохиодог хүн рүү хандъя. Аян зохиодог хүн рүү хандъя. Тэгээд 2-3 хүн рүү хандсан чинь манай Улаан аймгийн бүрэг хангаас юм яриад Монгол сувдаа байдаг шүү дээ ганц цэг гэдэг. Маш сайхан эмэгтэй байгаа. Маш гэгээлэг өөрийн гэсэн өнгө төрхтэй, өөрийн гэсэн үзэл бодолтой, сонин үзэл бодолтой ийм яруу найрагч юм одоо өөрөө ийм юугаараа авьяасаараа одоо шүлгээ зохиодог. За тэгээд намаа хөвлөсөн ийм гайхалтай бүсгүй байгаа. Тэгээд тэр нутгийнхаа тэр бүсгүйдээ хандсан чинь маш гоё шүлэг зохиож байна. Энэ шүлгийг зохиосон. Тэгээд хоёулаа ярьж байгаа зүгээр нэг дуу хийгээд ингээ үлдээчмээргүй байна. Хинт хандах уу гэж байгаа аян зохиогчны багсарч аваад за энэ хүндтэй л холбогдъё гэсэн чинь шууд бит хоёртой холбогдсон. За би өстө нэрийн одоо зүүдэн бороо дуугаар зохиож авах үе шигэр чим шиг одоо тийм сэтгэл догдолтой энэ дууг одоо зохиолоо. Энэ шүлгийг ямар хүн зохиосон бэ? Үнэхээр гайхалтай юм а. Энэ хүнтэй одоо бас намайг холбож өгөөжээ гэдэг. Шүлэг нэг таалагдсан гэдэг. Тэгээ өөрөө бүр ингээ уйлж дуулж байгаа зохиолоо гэдэг. Өөрийнхөө ингээд анхны одоо төгдөр ураад гараад ингээд тоглож байгаагаа эхнэр нь бичээд тэгээ бит хоёрт явуулсан. Тэгээ энийг жоохон өөрчилсөн ч гэсэн үнэхээр гоё сэтгэл төрсөн юм гоё дуу. Тэгээд мэдээж одоо нэр алдартай юм том хүн учраас одоо та нар бит хоёрт ингээ үн хашаа хэлээ ямар үнэтэй байх вэ гэсэн чинь за би таарийн одоо энэ сайхан сэтгэлийг үнэлээд 2 сая төгрөгөөр би аян зохиож өгье гэсэн. Тэгээ бит хоёр тухайн үед 2 сая төгрөг байгаагүй яг тэгээ явжсэн чинь та энд ангийнхан гүрэх дээр видео коллоор залгаж таардаг. Бит хоёр яг гадаа машинтай явжсэн тий. Тэгээд хүүе энэ хэд маань яагаад ингэ залгаж байгаа бол гээд тэгээд нөгөө жойн дараад би орсон чи бүгдээ ороод ирсэн. Хин юм бэ л одоо санаж байна та туулаа байсан өөрсдөө байсан. Тэгээ амгайсан ганцайсан тий ингээ бүгдээ байсан. Тэгээд багшаар юу яа нэг тэгээд тэгээ багш яг ингэ явж ирсэн чи өө наа 2 сая төгрөг чи бид хэд үгүй. За туул би хэдийг өгөхийн тулсаага ганцаар би хэдийг өгье тэр хэдийг өгье. Ингээ ерөөсөө нэг 2-3 минутын дотор 2 сая төгрөгийг бүтээгээд та хэд маань энэ дуу суугыг бүтээж өгсөн. Тэгээд өнөөдөр энэ намраа дүүгээр одоо ингээ дуулуулаад багштай боловсролын тэргүүн болсон тэр тайлбарт дээр бас тэгэхээр зоржсэн тэр цаг мөч сайхан юм шиг санагдаж байна. Тэгээд тэрнээс хойш бас л 2-3 жил өнгөрсөн байна те. Тэгээд ийм гайхалтай тэгэхээр та хэд минь багшийнхаа бүхэл цаг үед хамт байжээ гэдгийг батлах бас нэгэн одоо кейс баримт бол энэ яхаа гомбоо. Тэгээд шамнартаа үнэхээр их баярлж. Тэгээд одоо Бурхны оронд онсон зэл залуугаараа бүсэл мөрөөдөл бүх юм орхиод авсан. Хайртай өвгөн бас магадгүй тэнгэрээс үнэхээр хардаг бол бас харж та нарт бас гэлаж явдаг бахаа гэж бодчихэд эргэж төрсөн тэр сайхан наснда бас урт удаан насч энэ сайхан дуугаар хөглөгдөж амьдарч байгаа гэж багш нь бас
одоо чин сэтгэлээсээ одоо итгэж явдаг. Тэгээ хүмүүс маань бол одоо маг ахыг чинь хувьд багшийн хувьд бол зүгээр л одоо бол нөгөө сэтгэлдэг, аврал ирдэг, өршөөл ирдэг одоо нөгөө зүрх сэтгэл минь байдаг юм бурхан болж хувирсан. Тэгээ бурхан боллоо гэдэг миний хүчтэй юм гэдэг би сэтгэл, амьдрал бүхэн цаг хугацаанд одоо мэдэрч явж байгаа. Ийм хоёр хүнтэй тэгээд амьдрал бол одоо багшигаар ингээд хүн харахаар залуу хүн биш тэгээд зарим нэг хэлдэг. Гэтэл ингээд 45 6-наас энэ хугацаанд бас хүн их олон зүйлийг үзэж тоосон байдаг. Гэхдээ хүн бол дандаа завдгүй хүүгээ алдсан тэр цаг учраас цаашаа амьдрал хамгийн одоо нэгтэй амьдрал ямар ч сонирхолгүй байсан үе. Гэхдээ эзэж үгүй гэж бодож байгаа. Үргэлж амьдрий гэж бодож исэн, үргэлж сайн сайхан явъя гэж бодож исэн, үргэлж ирч хүчтэй бай, үргэлж инээ гэж тэмүүлж исэн. Тийм учраас амьдрал баян хийж байгаа ажилдаа миний хүүхдүүд чин сэтгэлээсээ хандаараа хүн ажлыг голдгүй, ажил хүнийг голдог. Аливаа ажлыг аз жаргалтай хийх юм бол амжилт бүтээл аяндаа өөрөө орж ирдэг. Бүх ажил хэцүү. Тэрийг амархан болгож хийхийг эзэн хүн чи өөрөө л бай. Тэгээд таамагтай гэдаа өнөөдрийн энэ сайхан баялт үйл явдлыг одоо илэрхийлэх аргагүй сайхан бай. За миний зүгээс бол одоо эхнэр үеийн зүгээс одоо маш их баяртай байна гэдэг миний зүгтээ болсон да. Тэгээд ажлын зам зайраа хажуугаар яг нэг мандрын болж байгаа. Ханс одоо тэгээд энэ одоо үгүй аас бол ямаас. Өнөөдөр шижир аль сургуулийн 2026 за одоо ихэлгүй. За 2006 оны төгсөлт шижир аль сургуулийн 2006 оны төгсөлтийн 9 ангийн 20 жилийн үйл ажиллагаа болж байна. За баярын үйл ажиллагааны талаар та сэтгэлээ хуваалцах уу? За ингээхэндээ уулзгаад маш их баяртай байна. Ерөнхийдөө аж аргалаар амар бэлгсэн өдөр байна гэж хэлэхэд болно. Ерөнхийдөө бүрстэй амар сэтгэл хөдлөж байна. Найзуудаа гараад үнэхээр тогтолж байна. Ерөнхийдөө энэ орууд та бүхэндээ нэг ангиж болж төрсөндөө ямар их аж аргалтай юм бэ гэдгийг хэлмээр байна да. За та яг одоо ирсэн болон ирээгүй болон ангийнхаа нөхдөд баярынхаа 20 жилийн баярынхаа мэдлэг төвшүүлнэ. За ингээд бүгдэнд нэгээд ангийнхаа бүгдэнд нэгээд 20 жилийн мэд хүргэе.
Тэгэд ирээгүй хүмүүстэй хэлгээд ерөөдөө ирээд бидэртэйгээ цуг ажиргалтай сайхан байх байсан юм да даа. Харамсдаа таа. За тэгтээ яхаа бас мэдээж нэг ар гэр нэг асуудал ажил төрлийн асуудал байсан байж дараа. Тиймээс тэгээд ямар ч нэг энэ ондоо багтаагаад энэ шинэ жилээ 20 жилийн шинэ жил хийх юм. Тийм болохоор тэрэн дээр манай идэвхтэй оролцоорой гэж хэлмээр байна. За ингээд энэ зөвлөсөн ангийнхандаа болон багштаа, магаахтаа бүхэнд нь ингээд баярын мэнд хүргье гэж. За тэгээд өнөөдөр ингээд энэ үйл ажиллагаа хийх маань би бол ингээд мөнгө хүрсэн баггүй яа. Хамгийн гол нь миний араас нөгөө хөшөөрөх болдог хүн байд юм байна да. Нөгөө эрэгтэй хүн чинь үг хэлэхээр өөр, эмэгтэй хүн үг хэлэхээр өөр байд юм байна. Ангийн гүрв дээр ороод би 10 ашигладаг байхгүй юу? Тэгэнгүүт туу сайхан 2 ашигараад тэр ангийн гүрв ингээд өөр ордог байхгүй юу? Тэгэхээр манай туу сайхан бол ингээд Google орж ирэх юм би ингээд одоо ийм шүү тийм шүү гэж тэгэнгүүт хүмүүс орж ирээд энэ ангийн уул болох байгаа юм шиг ингээд байдаг байсан. Үнэхээр одоо би ганцаараа энэ зэпэ хийсэн юм шигтэй би мөнгө хураасан. Тэгэнгүүт манай энэ өнөөдрийн энэ гоё үйл ажиллагааг маань цуг хийсэн туу сайхан маань, өнөр зул маань, ганзуу маань, их маань хотоос найз нь 2 хоног юм надад ирсэн. Би ихэд 2 хоногийн өмнө яриад ингээд найз нь ангийнхаа түгээд ингээд яг ингээд яаж юу хоолоод орох гээд байна. Найз нь яг би явж гинэ гэд над руу яриад найз нь яг ингээд чамруу явууллаа шүү амраа гэд над руу явуулсан. Би бүр тэрийг сонсчод ганцаараа уйл марч юм шиг доол марч юм шиг марч юм шиг. Тэгтээ ер нь одоо яг үнэхээр амар оногшсон. Тэгээд дээрээс нь манай ЦБ өнөөдрийн энэ гоё биднийг байгальд авчраа энэ гоё энэ одоо энэ байгаа эстрад ингээд биднийг хүлээж авах ЦБ-гээ бид нар явуулсан. Хадминдаа очиж байж хам чи яваад үзээдээ гэх. Тэндээс сумын цаалт гэдэг чи би мэдгүй. Тэгээд ирэнгүү ЦБ ирээд энийг үзээд найз ийм байх тийм байх. Манай зэлмээд энэ дээр 100% ЦБ байж чадсан. Тийм учраас өнөөдөр бид ЗБ-тэй биш ингээд анги хамт олноо хүндлээ тийм найзуудаа ингээд 20 жилийн хийдэж юмсан. Яагаад бид нэг амар хүсч хүлээж ингээд чичрээд байсан бэ гэвэл нөгөө анги явчих байгаа юм. Йоо бид чинь 9 жил бид нар ямар гоё коллективтай ямар гоё анги байсан тийм үстэй. Тэр бүр ингээд нүдэнд харагдаад миний бүр уураад байгаа юм чинь эдгээр яваад тагчин ингээд тэр чинь хий хааж байгаа. ЗБ би өөдгөө туу сайхан бид дүүш. Согдын тэрийг хачаа бараг тэдний бараг гаргаж өгөх гэдэг юм аашиг. Бид яг гэсэн байхгүй. Тэгээд манай ийм гоё юм гэж яагаад 20 жилийн хийхгүй те. Тийм учраас бид нэр ЗБ өөрсдийн хүчээр болоод тэгээд энэ сайхан өдрөө ингээд хийгээд найз нөхдөөгөө багштайгаа үнэхээр сайхан байна. Тэгээд бүхэнд нь наад жаргал эрүүл нэг сайн сайхныг хүсье. Тэгээд манай энэ үйл ажиллагаа бас манай бид нар өөр өөрийнхөө дэмжлэгээ туслалцаагаар ингэ байсан. Тэгвэл би одоо манай туу сайхан болвол өнөөдрийн тэр нөгөө нэг гарын бэлэг байсан шүү дээ. Нэг амар гоё гараараа хийгээд дээр нь харч чавга өгөөд дээрээс супер контент супер туу сайхан байсан. Супер өнөр зам. Тэгээд энэ бэлгийг олоод манай найзын гэр бүл ангийнхандаа зориулаад бэлгэлсэн шүү. Тэгээд манайхан үнээр гоё бэлгээсэн. Тусахнаа баярлалаа. За. Яа, үгүй чи. За тэгээд дараагийн өмнө болоод энэ сайхан үйл ажиллагааг явуулгаад одоо ингээд хөөтлөгч, дуучин тийм зураглагч ингээ авчирсан. Тэр бол манай ган зориг байсан. Бид нөгөө мөрөө хөдөлмөртөө оруулж агаад оруулаад хасаад ингээнээс яахгүй. Чи ганцаа найз нь бүгдийг аваад очичноо. Найз нь ингээд очих жоо аваад очиж жоо гэдэг хэлэнгүүд бид чи
баярлалаа гэж асуу. Энэ бол манай найзын ганц зоригийн сэтгэл байсан шүү. Ганц зоригтой баярлалаа. Дараагийнх нь бол энэ гоё байдлыг бидэнд бэлгэлсэн Цэвлмаа найздаа баярлалаа. Энийг бид нэр олохгүй шүү дээ. Энэ газар тийм ийм гоё газар байдаг үгүй. Энэ өстө шинэ амралт гэсэн амгалаа. Яг хүүхэд нөгөө яваад явсан манай хүмүүс. Тэгээд нөгөө энэ өстө амар гоё амралт хартаа гэдэг. Бид гол игээд нөгөөд нь гацсан. Тэгээд энэ гоё амралтыг олсон шүү. Тэгээд зэбэдэ баярлалаа. Тэгээд өнөөдөр хүүхдэд дагуулаад энэ ингээд ирлээ. Тийм биз тэгэхээр бидний хүнлээд анги хамгаалсан гэдгээрээ ирсэн учраас Цэвлмаадаа зөндөө баярлалаа. За дараагийн хүн бол 9А гэдэг дуу одоо мөнхрөөж түгээж байгаа их маань найздаа баярлалаа. Энэ дууг нь миний найз хичнээн одоо сарын өмнө надад хэлээд байсан. Би ганцаараа дуулах юм уу? Би ангийнхантайгаа дуулах юм уу? Би тууландаа дуулмаар байна гэж надад хэлээд байсан. Би ганцаараа дуулмааргүй байна. Туул сайхантай ингэ дуулмаар намглаа. Чи хэлээд өг гэж. Наа чи ингэ би одоо холбогч юм аа шиг. Тэгээд энэ гоё дуу 2 хоногийн өмнө ингээд бидний өмнө ингээд 2 хоногийн өмнө бэлдээд авчирсан. Их маань найздаа баярлалаа. За энэ гол өнөөдөр бас баярлалаа хэлэх ёстой тийм бид нар хин бас тийм үстэй найз нөхдүүд өнөөдөр ингээд энэ гоё үйлчлэгийг хийгээд зориод ирсэн хасагдаа баярлалаа. За тэгээд бүгдэнд нь зөндөө юм ажиллаа. Тэгээд бүгдэнд нь баярлалаа. Багштай хайртай шүү. Мага ахтай хайртай шүү. Тийм 20-тэй баярын мэнд хүргэе. За баярлалаа. Дээрээс нь та өнөөдөр бас цэргийн цагдаагийн албан одоогоор шийдвэрлэж сэтгэлээс оролцооч. За би 2006 оны 9 ангийн шинэ зүйл багштай ангийн төгсөлт одоо сурагч Эрхэн Баяр гээд залуу байна. За нийт одоо энэ 20 жилийн уулзсанд ирсэн нийт ирсэн ангийн найзууд болон ирээгүй болон ангийнхаа найзууд энэ баярын мэндийг хүргэе. Энэ 20 жилийн уулзалт бол маш гоё яг бага насаа дурсаж байгаа их гоё бүх юмаа дурсаж аюу гоё хөтөлбөрийн дагуу үйл ажиллагаа гоё өгч байна. Энэ би өөрөө цагдаагийн байгууллагт нийт 12 жил ажиллаж байна. Энэ цаг хугацаанд мөн 2025 жилийн өмнө цагдаагийн гавьяа тэмдгээр шагнагдсан. Одоо энэ яг энэ ангийнхаа яг 10 жилийн ангийнхаа энэ баярт мөч 20 жилийн ойн тохиолдсон дээр цагдаагийн алдарт хууль зүйн дотоод хэргийн яамны шагнал болох цагдаагийн алдар тэмдгээр шагнагдлаа. Энэ шагналыг надад миний одоо ажил төрлийг урамшуулж итгэл хүлээл гэж цааш миний урам зориг өгсөн найз ангийн дарга ганц жаргалын ганц зориг найздаа үнэхээр их баярлалаа. Үнэхээр их маш их том сюрприз байлаа. Үнэхээр би аюу тогтолж байна. Ингээд 2006 оны 20 жилийн уулзалтын шинэ жилийн баярын арга хэмжээг бас шинэ жилийн арга хэмжээг бас ирчүүд бас зохион байгуулах байгаа. Ингээд нийт ангийн найзуудаа хүрэлцэн ирэхийг урьж байна. Ингээд энэ баярын мэндийг хүргье. Баярлалаа. За найстаа ажлын амжилт хүсье. За баярлалаа. 10 жил үрэгсэн хариухан дурсамжаа мөнхөж амьдралд хизээч салахгүй хамт найзууд болгосон